Модон цонхноос Монгол цонх. Эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж, эх орноо хөгжүүлэх үүсэд үнэтэй хувь нэмэр оруулж, үр шимийг нь түмэн олондоо түгээж, төр засагтаа үнэлүүлсэн хөдөлмөрч хичээнгүй нэгэн хүмүүн өнөөдөр эрхэм та бүхэнтэй хамт баяраа хуваалцах гэж байна. Энэ бол нэмрийн буян жаргал. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэний дараа хувийн өмчөө чөлөө төрсөлдөөн гадаад худалдааг чөлөөлсөний ачаар олон залуус гадаад явж ганцхан наймаа ихэж хувийн бизнесээ хөгжүүлж эхэлсэн. Тэдгээр анхдагчдын нэг бол буян жаргал бөгөөд барилгын салбарт цоош нь хувьсгал хийхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Өвөл болохоор цаас хөвөнгөөр нааж дулаалдаг байсан уламжлалт модон цонхыг халж орчин үеийн шинэ технологи бүхий дулаан алдаг бага цэвэр үзэмжтэй вакуум цонхыг Монголдо нэвтрүүлсэн нь гайхалтай ололт амжилтын эхлэл байлаа. Монгол цонх группийн ерөнхий захирал нэмрийн буян жаргал 1966 онд Хинтээ аймгийн Батноров сум буюу Их эзэн Чингис хааны итгэл данд Дөрвөн хүлэг баатрын нэг боорч жанжны нутагт төржээ. 1974-өөс 1982 онд нийслэлийн Октябрийн районы 62 дугаар сургууль, 1982 онд дүрслэг урлагийн дунд сургууль, тус ондоо хэвсний курст суралцаж, хэвсний үйлдвэрт ажиллаж эхэлснээр ажлын гараагаа эхэлжээ. 1983 онд сүлжмэлийн курст суралцаж, сүлжмэлийн үйлдвэрт ажилласан бөгөөд 1984-өөс 1987 онд Ардын айрны 234 дугаар ангид алба хаажээ. 1987-оос 1990 он хүртэл төвийн биологийн экспедицэд ажиллаж байгаад 1990-ээс 1994 онд ганцхан 8-ны анхдагчдын нэг болж анхны тавилгын бизнесээ эрхэлжээ. 1995 онд хөх бүх компанийг байгуулан анхны 24 цагийн сүлжээ хоолны газар нэвтрүүлсэн нь нийтийн хоолны үйлчилгээний салбарт томоохон шинжилэлт өөрчлөлтийг авчирсан байна. 1997 оноос Монцотред хариуцлагатай хувьцаат компани захирлаар ажиллаж анхны хөнгөн цагаан цонхны үйлдвэр байгуулж 1999 оноос Монгол цонх групп болон өргөжж анхны вакуум цонхны үйлдвэрлэлээ эхэлжээ. 2000 оноос Монгол цонх Security Монгол дуулах харуул хамгаалалт 2005 оноос Монгол цонх Плаза нэртэйгээр зочид буудал, караоке, ресторан зэрэг үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж эхэлжээ. (2007 оноос Монгол цонх констракшн барилгын хөнгөн блокны үйлдвэр, 2008 оноос MC технологи гэрэлтүүлэг чимэглэлийн үйл ажиллагаа эрхэлж нийслэлийн олон газрын гудамж талбай замыг гэрэлтүүлэн чимэглэсэн. Нэмрийн буян жаргал 1993 онд Монгол Улсын их сургуулийн геологи газар зүйн факультетийг алтны үндсэн ордын инженер мэргэжлээр төгссөн. 2008 онд Удирдлагын академийн бизнес удирдлагын удирдах ухааны мастер, 2013 онд Их засаг олон улсын их сургуулийн хуулийн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсжээ. Их ажлын хажуугаар нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байсан бөгөөд 2002 онд Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоог санаачлан үүсгэн байгуулж 2004 онд худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн, 2006 онд Хинтээ аймгийн Батноров сумын нутгийн зөвлөлийн гишүүн, 2007 онд Монголын боксын албаны удирдах зөвлөлийн гишүүн,
2008-аас 2012 онд Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2008 онд Монголын цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбооны хүндэт гишүүн, 2009 онд Хинтээ аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, 2012 онд Баянгол дүүргийн Монгол Ардын Тусгалт намын дарга, 2012 онд Хинтээ аймгийн Батнаруу сумын нутгийн зөвлөлийн дарга, 2012-оос 2016 онд Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2013 онд Баянгол дүүргийн Удаан загалмай нийгэмлэгийн тэргүүлэгчээр ажиллаж хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож явжээ. Монгол цонх компани байгуулагдсан цагаас хойш хуучны 40-50 мянгатын байрнуудаас эхлээд олон албан газар аж ахуйн нэгж айл өрхүүдийн цонхыг өөрчлөн сольж дуу чимээ тусгаарладаг дулаан хадгалалт сайн цамталт чийг баг салхи нэвтрүүлдэггүй арчилгаа баг удаан эдгээтэй үнцэнтэй шин цонхыг нэвтрүүлж нийслэл хоттой болон өөр олон газар өнгө үзэмж гэрэл гэгээ саруу сайхан бүхнийг түгээн дэлгэрүүлсэн юм. Тийм ч учраас хэрэглэгчдийн найдвартай түншин, шилдэг татвар төлөгч, хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн байгууллага, оны шилдэг аж ахуйн нэгж зэрэг олон шагналын эзэд болсон нь хөдөлмөрч хамт олонных нь хичээл зүтгэлийн үр дүн билээ. Өнөөдөр барилгын интерьер илүү чамин тансаг, цонхны хэмжээ улам том болж байгалийн гэрлийг илүү нэвтрүүлж хүмүүсийн ая тухтай ажиллаж амьдрах боломж нөхцөлийг барилгын компаниуд бүрдүүлсээр байна. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одон, хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одон зэрэг гардуулсан бөгөөд тэрээр салбарын тэргүүний ажилтан, яамны жуух бичиг, ардын ёсголын 90-100 жилийн медаль, Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт тэмдэг, Баянгол дүүргийн 2 удаагийн хүндэт иргэн, Монгол Ардын намын 90-100 жилийн медаль, Баянгол дүүргийн 50-60 жилийн медаль, Хинтээ аймгийн Батнаруу сумын хүндэт иргэн мөнгөн гэрээгийн эзэн болсон юм. Мөн спортын болон бусад олон нийтийн ажилд идэвх санаачлагтай нэгэн байсан бөгөөд Монголын Олимпийн боксын холбооны 60 жилийн ой медаль, Сүхбаатар дүүргийн 50 жилийн ой медаль, Ослоггүй манлай жолооч цол тэмдэг, Монгол Ардын Тусгалт намын хүндэт тэмдэг, Ардын армийн 234-р ангийн 30 жилийн ой медаль, Хинтээ аймгийн Батнаруу сумын 90-100 жилийн ой медаль, Нутгийн элч олон, Ардын армийн онц буудагч, Тамирчин дайчин тэмдэг зэрэг олон сонирхолтой алдар гавьяаны эзэн юм. Тэрээр зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй тууштай хичээнгүй шаргуу хөдөлмөрлөж өнөөдрийн алдар гавьяаны эзэн буян жаргалыг бүтээсэн бөгөөд түүний 40 жилийн уйггүй хөдөлмөр зүтгэл нийгэм улс орондоо оруулсан онцгой хувь нэмрийг үнэлж 2025 оны 12 дугаар сард Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнасан юм. Тийм ээ. Тэр бол өөрийн хөдөлмөрөөр бусдад үлгэр жишээ болж нийгэмдээ бодит үр дүн үнцэн бүтээсэн эрхэм хүмүүн билээ. Түүний амжилтыг ижи аав нь Тэнгэрээс хараад хүүгээрээ бахархаж байгаа. Дуудах нэрийг эцэг их дуурсах алдрыг өөрөө олдог гэдэг энэ. Энэ бүх амжилтын ард түүний хөдөлмөрч санаачлагтай үзэсгэлэнт гэргий идэр чулууны үлзиймаач гайхалтай хувь нэмэр оруулсан бөгөөд тэдний олон жилийн уйггүй их хөдөлмөрийн өршим өнөөдрийн энэ халуун дулаан гэр бүлийн амжилт ололт алдар гавьяаг бүтээсэн юм.